Байцгаана хүүхдүүдээ та бүхэндээ өнөөдрийн мэнд төргий. За бүгдээрээ ном дэвтэр үзгээ бэлдээрээ хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээлийн зорилготойгоо танилцсан хүүхдүүдээ улс төрийн бутрал гарах болсон шалтгаан, үр дагаврын тухай мэдлэг эзэмших. Өнөөдрийн хичээлээс Монголын улс төрийн төв их нутагтаа шилжсэн нь 44-2-ын хямрал, улс төрийн бутралыг даван туулах гэсэн оролдлогуудыг үзэж судлах болно. Аливаа улс үндэстэн эв нэгдлээ захиж чадвал хүчрэхэг оршиж, ивээ алдвал эвдэрч бутрахад хүрдэг. Улс төрийн бутрал задрал нь түүхэн хөгжлийн тодорхой нэгэн үед улс бүхэнд урт богино хугацаагаар тохиосон байдаг. Монголд энэ үйл явц 14-өөс 17-р зууны үед тохиож 300 орчим жил үргэлжилсэн байдаг. Тухайн үед Монголын ноёд язгууртнууд бие таахыг эрмэлзэн дотооддоо дайсагнах болсон нь улс төрийн талаар бутрах гол шалтгаан болсон юм. 1368-аас 1634 оны хооронд Монгол улсын төрийг 22 хаан барьснаас энэ үеийн түүхийг түүхчид Баг хаадын үе буюу улс төрийн бутрал хэмээн нэрлсэн байдаг. Улс төрийн бутралын үеийн энэ түүхэн үеийг 1370 оноос эхлүүлэн монголчууд манжид эзлэгдэх хүртэл авч үздэг. Энэ түүхэн үеийг судар бичгүүдэд тэмдэглэхдээ Монголыг Ар Яон улс, Умард Яон улс, улс төрийн бутралын үеийн Монгол орон, Феодалын бутралын үеийн Монгол орон, 44-2-ын Монгол гэх мэтээр түүх судруудад янз бүрээр нэрлэж тэмдэглэсэн байдгийг сурагчид та бүхэн бас анхаарч аваарай. Улс төрийн бутралын үед дараах хаадууд Монголын түүхэнд чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг. Сурагчид та бүхэн дараах хаадуудын талаар илүү дэлгэрүүлж судлаарай. Евен сарын бослого. Яон улсын монголчууд яагаад улаан галчуурны бослогыг дарж чадаагүй вэ гэвэл бослого нэгэн цагт нэгэн өдөр Яон улсын бүх газар нутагт эхэлсэн юм. Ургацын баяр, цагаан сар, 5 дугаар сарын шинийн 5-ны баяр болов Хятадын ард түмний хамгийн эртний түүхтэй 3 том баяр билээ. Энэ баяраараа монголчуудын эсрэг бослого гаргах мэдээлэл тараасан юм. Евент хийсэн бослого гаргах мэдээллээр Хятадын бүх нутагт монголчуудын эсрэг нэгэн зэрэг болсон юм. Мэдээлэл шанс дотор байсныг Яон улсын монголчууд тухайн үедээ мэдээгүй юм. 3 өдрийн дотор бүх Хятад даяар тархаж Бээжин дайдуу эзлэгдсэн юм. За энэ зурнаас хүүхдүүдээ Монголын Яон улсын алдагдсан газар нутгийг хараарай. Улс төрийн бутралын үед Мин улсын Гамму Жанжин Монгол цэргүүдтэй дайдагч гэдгээрээ алдаршиж байв. 1374 онд Хөвтөмөр Жанжин Мин улсын цэргийг хяар зогсон байна. Хятад дахь монголчууд Хөө хязгаарын угсаатан болов. Монголчууд Майдарбал Хунтайжийг хаан ширээнд суулгахаас татгалзаж байв. Хятад дахь монголчууд Хөө хязгаарын угсаатан болов. Их газрын Хятад дахь монголчуудыг умар зүг нүүхийг хориглов.
20 мянган урийнхай зэрэг нагаачууч анчнаар өдөрдөөлж олон хоног тулалдан мин улстай найрамдаж зүүн хөлийг цалин авч хамгаалан суух болсон байна. Өмнө зүгт байсан 100 мянган монгол цэргүүд уусаж Юнан монголчууд болов. Унах моримд минь дөрөө болж өг, суухад минь сандал болж өг. Хүний 3 үедээ бид тэдний зарц байх боловч хүний түмэн үедээ тэд бидний хараат байж амьдрах чадваргүй байна буюу хөө хязгаарын хараат угсаатан энэ үеэс болсон байна. Монголын эзэнт гүрний үед дэлхийгээр нэг монголчууд ийхүү тархсан билээ. 1370 онд Монголын их хааны орыг Авишидар буюу Бэлэг таан залгамжилсан. Тэрээр Арианус байгуулахыг зорьж байв. Бэлэг таан нь Тоон Төмөр хааны ахмад хөвөн бөгөөд Хятадын Мин улсын эсрэг амжилттай тэмцэж байгаад 1378 онд таалагдсан билээ. Бэлэг тааныг нас барах хүртэл Монгол улс Мин улсын хооронд найрамдалт харилцаа төр тогтож байв. Олзлогдсон Тоон Төмөр хааны ач хүү Майдар Балыг 3 жил Хятад боловсралтай болгон хааны удам тасрахыг гэж санаа зовон бэлэгцэлтийн хамт Монгол төргөөсөн байна. Харин Монгол ноёд Майдар Балыг хаан ширээнд суулгахаас татгалзаж Бэлэгтийн дүү Төгс Төмрийг хаан болгов. Ингээд 1378-аас 1388 оны хооронд Төгс Төмөр хаан ширээн сууж байхдаа Хятадын нутаг руу удаа дараалан давталсан боловч амжилт олж чадаагүй байна. Монголчууд улс төрийн ботролд орсон гол шалтгааныг дэвтэр дээрээ бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ. Мөн сурах бичгээ уншин илүү дэлгэрүүлж судлаарай. (14-өөс 17 дугаар зууны Монголын төрийн байгууламж) 1388-аас 1400 оны хооронд Монгол 5 хаан суусан нь бүгд цаг бусаар хорвоог орхисон байна. Юан гүрний дараа улсын засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт гарч Монгол улс нь 6 түмэн Монгол буюу Зүүн Монгол, 4 түмэн Ойрд буюу Баруун Монголоос бүрдэх болжээ. 6 түмэн дотроо зүүн баруун гарт хуваагдах бөгөөд зүүн гарыг нь халах, цахар, урайнхай, баруун гарыг ордос, төмөд, яншээ бүү бүрдүүлж байв. Хаан улсыг захирах дээд эзэн боловч зүүн гарыг өөрөө шууд захирч харин баруун гарыг жонон, ойрдыг тайз цолтон захирах болжээ. Хүүхдүүдээ дараах газрын зурагнаас улс төрийн ботролын үеийн Монгол орны байдлыг ажиглан харж дүгнэлт хийцгээе бүгдээрээ. Мин улс нь Хятадын төрийн уламжлалт бодлогыг баримтлан монголчуудыг дотор нь хагаралдуулан хүчийг нь сулруулахыг зорьж байв. 1409 онд Мин улсын хаан Юнлээ Монгол улсын шинэ хаан Буянширыг дайлахаар 100 мянган цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй. Гэвч тэрээр дахин их цэрэг дайрчилж өөрийн биеэр удирдан онон мөрөнд нутаглаж байсан Буяншир хааныг довтлоход тэрээр Ойрдод зүхтан очсон. Гэтэл Ойрдыг захирч байсан Махамуу түүнийг хөнөөсөн байна. Мин улсын хаан Ойрдын ноёдыг ятхан тухайн үед Зүүн Монголыг захирч байсан Аруугтай тайшийг цохихтон тусалжээ. Мин улс монголчуудыг хагаралдуулах зорилгодоо хүрсэн учраас Ойрдын ноёдыг шагнасан байна.
Тэгсэн атлаа бас ойрдыг хүчрхэг болохоос эмээж байв. 1413-аас 1414 онд ойрдын Махамуугийн цэрэг хэрлэнд хурж ирэхэд Юнлэ хаан өөрийн биеэр цэрэг удирдан ирж Аруухтай тулсан тэднийг зогчээ. Энэ мэдчлэн Мин улс зүүн баруун монголчуудын хооронд яс хаяж хүчийг нь барах чадвал эзэлж авах, эс чадваас сул дорой байлгах бодлого явуулсаар байсан байна. Тэрхүү бодлогын уршгаар Монгол улсын төрийн нэгдэл сулран доройтож зүүн баруун монголчууд хоорондоо эвдрэлдэн тэмцэлдсэн юм. Хүүхдүүдээ дараах Төгс Төмөр хаанаас хойших Монголын улс төрийн бутралын үеийн хаадуудыг дэвтэр дээрээ дараалалаар нь бичиж тэмдэглээд чэйжлээрэй. Мөн сурах бичиг болон өөр бусадыг сурвалжийг уншиж энэ хичээлээ илүү баттган судлаарай. Улс төрийн бутралын үед монголчууд нэгдмэл үедээ Хятадыг давамгайлж харин бутарч суларсан үедээ ялагдаж байв. Эвэлвэл бүтэн, ховлвол гутна. Эвт шаазгай бууг барина. Цовж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр эдгээр хэлц үгнүүдээс нэгийг сонгоод энэ улс төрийн бутралын цаг үетэй холбогдуулж сурагчид та бүхэн дүгнэлт бичээд багш руугаа явуулаарай. Өнөөдрийн хичээлд төдөө оролцсон бүх сурагчдаа баярлалаа.